Намайг Ананд гэдэг би 7 настай би 112 дугаар сургуульдаг. За, Ананд маань ямар мөрөөдөлтэй хүүхдэлээ? Эрдэмтэн лам болохыг мөрөөддөг. Учир нь лам хүмүүсийн төлөө залбирдаг болохоор би лам болохыг хүссэн. Эрдэмтэн лам болохын тулд хичээл номонд хэр сайн шалгаж байна? Сайн. Сайн шинэ бэлгийн минь хүргэе. Лам болох чийдсэн. 3 настай байхдаа ингээд төрсөдөө тэмдэглээд ээжиг явсан байхад ингээд билүү үдээд нөгөө тийм болоод бурхандаа өргөцсөн. Одоо нэг хүүнийг охинтой ам бол дөрвөлээ амьдардаг. Манай хүү одоо Ананд гэдэг 7 настай. Тэгээд Төв Гандангийн 110 дугаар сургуулийн 2А ангид сурдаг. Анх одоо төрхтөө болохоор хил 300 г жинтэй их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн дутуу нарийн тасагт төрсөн. Төрсний дараа нөгөө хавантай байсан гээд 300 г нь хасагдаад 1 кг жинтэй болцсон байсан. Маш их бие нүвддэг. Тэгээд битэр яг нэг амьдрахын төлөө бас нэлээд тэмцсэн л дээ. Би бол яг нөгөө сэтгүүлч хүнийхээ өнцгөөс хараад дутуу нарийн нэг ийм сул байдгийн байна да гэсэн дүгнэлттэй л байгаад бас дутуу төрсөн хүүхдийн талаас нь. Тэгээд манай хүн болохоор бас нэг тийм шүтлэгтэй хүн биш. Тэгээд тийм лам амаас асууя гэж юусоо боддгоо. Тэгэл яг нэг эмнэлэг төвтөр нь хоёулаа эмнэлэг төвтөж эмчилгээ хийлгээл тэгэл гарч ирээд гэхдээ нөгөө ингээд маш удаан эмчилгээ хийлгээд хор маш хэцүү байдаг. Ээж хүн өөрөө харахтач айгу тийм сэтгэл зүрх өвдмөр ингээд байнгын ингээд нөгөө энэ зүй тавиулцсан тэгэл байнгын тусал байнгын тариа хийлгээл ингээд нэг судсан олдохгүй уйлал маш хэцүү байдаг байхгүй. Тэгээд эмчнэрийн совилогч нар хүртэл хашраад яана та хоёроо бас дүн хэцүү байна. Ингэж их одоо эм тариа хийлгээд хэрэг байна уу гэж тэгдэг байсан. Тэгээд цуслан дээр нөгөө нэг энэ манай нөхрийн нэг хүрх ахих нь байдаг байсан. Тэгээд тэр ах нь нэг өдөр миний нэг таньдаг лам байдیں۔ Танаа хүүхдийг би нэг асуугаад өгчдөг юм билүү. Дандаа ингэж эмнэлэг яваад ахаар бас хэцүү байна гэдгсэн байхгүй. Тэгээд манай дүүгийн нэг хүүхд ингээ байнгын ингээд бие нүвдөөд байнга эмнэлэг эргүүлдэж болохгүй байна. Чи нэг эмнэлэг явуулахыг болиулаад өгөх арга байна уу гэж хэлсэн юм байлээ. Тэгээ яг хөө тэр лам нь ингээд үзэж хараад за яг би бол эмнэлэг явуулахыг болиулж өгье. Одоо ингээд 4 настай хүүхдээ ямар ч байсан 4 наснаас хойш бол нэг байнгын эмнэлэг яваад байхгүй. Би яг эмнэлэг явуулахыг болиулаад өгье гэгээд тэгээ нэг засал том мэйлгээд эмнэлэг явах нь гайгүй болсон. Тэр лам дээр битэр дараа нэг удаа очив. Тэгэд очиод нэг хүүгээ уулзуулаад ингээд яасан чинь танаа хүүхэд бол ерөнхийдөө лам болвол их зохимжтой юм байна. Яг өөр чиглэлээр явсан ч болно л доо. Жирийн иргэний чиглэлээр явах юм бол бас нэлээд өндөр боловсралтай хүн болох магадaltaй юм байна. Гэхдээ минийхаар бол одоо биеийн нэрүүл байлгая гэж бодож байвал тэгээ одоо энэ бурхны ном үзүүлэх нь л илүү зөв сонголт байж магадгүй гэсэн зөвлөгөө өгсөн. А тэгээд яг битэр бодож үзээ. За яг одоо биеийн өвдөхгүй л байвал тий болох юм байна гэд ингээд Төв Гандангийн сургуульд намар элсэлт өгөөд оруулсан байгаа. 10 дугаар сургуулийн номын санчаасан захидлэрсэн байлээ. Хүүхдүүдтэй ном дуртай болгоорой, номын сан сайн суулгаарай гэсэн байлээ шүү. Уншаа тамилуулаарай гэсэн. Тэгээ би уншсан байгаа даа. За. За зөвхөн хичээсэ. За. За бүгдээ босоод мэдлээ. Таны амгалан арайсхий. Эдэл өглөөнийхөө уншлагыг уншина. Өглөөний уншлаганд Санчжоодон Синжаан дамжид Сашибожи Дамаатан мэгдсэн байгаа тийм үү? За өглөөний уншлагаа уншаа.
단저 저던 석지 정남다 잔초 바르도 대기니 접소치 대기 전석의 제왕 대떡이 다도 반철 산전 도월 쇼가 산저 저던 석지 정남다 잔초 바르도 대기니 접소치 산저 동어도 미뒤 대와도 미바라바라 지주도 바라바라 줄적의 신장 담제 동어도 미뒤 다념다네 버르주르지어게 사시 보지 죽쇼 메타다 에레로 덴셰니 따잠바디 산제 신도 미그데 붓바이 도고 남다가 신단 젖버르쇼 오마 사르반 다타가타 에타무 구루 рат나 만다다 함니리야 나리야 미 Итгэл намаа би одоо жижигж байгаа. Харин бусад номдуудаа жижигчсэн. Итгэлийн цаан зөндөө ном үлдсэн байгаа. Энэ хэцүү юм бэ? Маш хэцүү амар юу бараг дижин 2 хуудас сүрхээр ном. Энэ хэцүү юм чи яа цэжлээд үү? Өшгөн миний жийлэг ёстой юм дээр намаа мэдэх байгаар утгагүй шүү дээ. За хэдүүл одоо ихтгэл үзэж байгаа тийм үү. За онцлогны хамгийн гол юм одоо онцлог сайхан цэвэрхэн болоход үгээ сайн тод хэлэх хэрэгтэй. Сайхан хэмжээтэй нэг одоо яаралгүйгээр сайхан тод хэлэх хэрэгтэй шүү. За юу. Яарах юм бол онцлогчин одоо үгэн тодорж өгөхгүй их одоо сонсогдоход одоо тийм гоё биш болно. Жигд бас болно гэсэн. Тийм учраас та нар өгүүдээ сайхан тод хэлж, өгүүдээ одоо хазгаан мөрийн хэлэхгүй яг сайхан дуудаж хэлэх хэрэгтэй шүү. За юу. За бүгдээр одоо итгэлээ эхнээс нь уншнаа. Итгэл шогжо 대 섬지 дэвшэн шэгва таамжи чингүсэнто 연돈 베렌데 다음지치 칭어 겐돈다 접소 칭어 남아다 접소 칭어 산저다 접소 칭어 처다 접소 칭어 닉슨 엄마 샷보나 타지 심장 담지 대화든지 자 이래 샷보지 자 어른 식으로서 자, 안들어. 대화단 대위 요동 브라스퍼 조직 semja дамбар зүржих semja тамжид энийг шөөсөө гацхгүй саа уншдаг болоорой заа ёо. за За сууж. За өрөн байна. 대화단 대위 요동 дамбар зүржих semja тамжид За эндээс гээд хураагаад бичнэ. Сүүлийн мөрийн заа ёо. Ингээд сүүлийн мөрийн. Юугаа? Энэ нөгөө уншлагын хичээл болохоор тий энийг ерөнхийд энэ гүн ухааны хичээл өөр бус хичээлүүд байгаа. Тайлбартай хичээлүүд. Энэ болохоор зөвхөн цээжлүүлдэг яахаа уншлагын хэм хэмжээг тааруулдаг уншлагын хичээл. Уншлаг урддаг хичээл. Энэ бол одоо эдрийн цээжилж байгаа ном бол одоо итгэл гэж ном байна. За бурхны шний одоо хамгийн анханд одоо ер нь итгэл аврал одуулах гэж байдаг. Чухагд дугаар гончигсөм гэж бурхан ном хуурахт одоо аврал одуулж байгаа. Түүний уншлаг ном хамгийн анханд үздэг ном гэсэн. Ер нь бол хамгийн анханд өрөөнд үздэг тийм итгэл аврал одуулгын одоо уншлаг ном хичээжилж байгаа. 자기 진의 사기 대화 단단 나와 본다 담한다 자도 제선 독산 나와이 달비는 머리도 사지쇼
За би хичээлээ сайн зэвсдэг. Хамгийн анх чи одоо эндээс өөр сургуульд явдаг байсан шүү дээ. Тэгээ энэ сургуульд явж ирсэн чи юу нөөр вэ? Зан айшин өөр байна. Өөр юу гэсэн үг юм бэ? Манай ингээд амар их хүүхэдтэй авахгүй юу. Тэгээд амар хэцүү байдгийн тий. Энэ 6 хүүхэд болохоор амар байдгийн байна. Тэгснээ бүр ингээд надимта бараг зөндөө гэрийн даалгавар бараг гэрийн даалгавартаа дарагдаад идэв. Өмнөх сургууль дээр юу? Тий. Харин энэ болохоор дарагдахгүй. Төвдөлтөнд төвд үзэг үзээ. Харин гүн ухаанд нь болохоор төвдөө юм хэлж сурдаг. Ил үсэг үзээ сумяа гэм үсэг үзээ. Ямаа нэраагээ тардаг байлаас нь нэрсэн хотоод нь жамаа гээд. Санжэ жодон зойжэ жагном дарлары жорж Сенжан дамже донгол медвен девадам еварлары жорже Сенжан дамже неранже тане тамбарле данамда невере жоре жа саше боже жокше медет Рира беншене да жамбаде санже шендо мегде молваен даго намдаге шенлан жаторе шагома сарванда тагата ятан. За хэдүүлээ хамгийн сүүлийн хичээл дээр юу үзлээ? Ямар хоёр үс үзлээ? За түрүүний хичээлээ жоохон сэргээж гээд тийм ээ. За шанганга. Гурван толгойтой яа гэсэн хоёр үс үзсэн тийм ээ. Хэдүүлээ өнөөдөр үдсэн үсгнүүдээ жоохон нийлүүлж үг бүтээж уншин заяа. Өнөөдөр унших дасгал хийн. Нашаарай. Төрөлт хүнжээ. Нашаарай. За. Энэ ямар үсэг лээ? Шудрагда. За, шудрагда. За, энэ ардлынх нь битүүга. За, энэ ямар үсэг вэ? Шудрагда, тийм ээ. Мөхтөрда. Ишг нь наро. Мөхтөрда. Наро. Дог. За энэ ямар үсэг вэ? Бүстэй та. Ишг шалжуу. Бүстэй та шалжуу. За сайн хараарай. Энэ бяцхан аа байгааз. Бяцхан аа болохоор Түн. Энээр шигдэг. Түн. За энэ тон. За бүстэй та наро то. За аныха дэмбүү. Хэ. Тийм ээ. Лаа нь болох болсон байна. Энэ болохоор богино ус. Хоёлаа дөрвөн мөрөөр бичээд байгаа шүү дээ, тийм ээ. Дөрвөн нүдээр бичээд байгаа. Энэ харьцангуй богино үсэг байгаад богино үсэг. Богиноос овччих. Гэж жоохон даашаа гэж харагшаа явахгүй. Гэсгээд Энэ бодлоор чи ямар хөвгтэй юм да? Чи өөрөө юу ч боддог? Лам. Уцан ламгай гэж. Ямар мөрөдөлтэй юм байна да? Би юу том лам болох. Том лам гэх нь юу ямар хөө лам гэх юм бэ? Том лам гэдэг нь намаа сайн мэддэг лам. Хамгийн таалагддаг юмнууд нь тэнцэнэ байгаа номын сангаас унших. Тэгээд хичээл харахаар найзуудтайгаа тоглох нь гоё идэг. адилхан болсон байна. За, энийг хараа. Энэ сүүл рүүгээ энийг Намайг Хүсэлбаатар гэдэг. Хэднэстэй? Би бол додоотой. Гандан тэгчлээ. Сургууль сурдаг. Намайг бол 3 настай байхдаа би бол өөрөө лам болохоо шийдсэн. Тэгээд
Энэ сургууль сурахаар болсон. Тэгээ бүх гэрэлдэх. Энэ нь хий өгсөн юм бэ? Манай аав. Би ингээд сургууль хайсан. Тэгээд энд нэг сургууль ингээд ээж бүтгүүлсэн. Тэгээ намайг хүү гэж одоо намайг авсан. Тэгээд хаалсан чинь охин байх. Захирал багш намайг 5 дугаар анги хүртэл сургацсан. Намайг боцолт гэдэг. Одоо би 7 настай. Лам болъё гэж 100 хатгаас сургууль сурсан. Эрдэм судыг гэж лам болсон. Лам хүмүүс ер нь ямар эрдэм суртай юм болоо? Ном сурдаг. За, тэр нь юуны тухай юм бол? Булханы шишнэ. 7 настай. Төрөлтгүй юм чи. Энэ сургууль авах чамд ямар санагдсан? Гой санагдсан. Нэг хараа болж байна. Нэг хараа толгойг нэг иймэрхүү тавихад болно заа. Хан болоод гой лам болно. Амар мондөг лам болно. Ухаантай. Юу лайны болсон. Юу бол? Айны. Тэр нь Айны гэж нэг эмэгтэй лам байд. тэр хүний талаар чи хаанаас мэдсэн бэ? Эхлээд ээж надад хэлж өгсөн. Яагаад чи тийм эмгэгтэй лам болыг бодоод байна? Ягаад гэвэл тэр надад маш их таалагдсан. Юу нь таалагдсан? Надад тэр лам болох нь л таалагддаг. Урагчин болох модоттой. Тэгэхээр би солонгос өвч буддээ шашны сургуульсан. Хам болоод энэ жоллог хүн болно. Энэ жоллог судс бараад тэгээ бас нөрөө бараад хүн гимтсэн болохоор туслана бас. Зураг авахыг амар их мөрөөддөг. Зураг авахд би бол баяр хөөртэй байдаг. Би зургийн хичээл дуртай. Гой нүн будаж мудаал зурж ураал ёстой гой байдаг. Дүрслэх хөрлөг. За, яагаад юм бэ? Ягаад гэвэл дүрслэх хөрлөг дээр юм дурдаг болохоор би дуртай. Чи гой нөгөө бурхан зурдаг гэсэн үнэ үү? Би анх бол бурхан зурна гэж бодоагүй л дээ. Гэхдээ зүгээр л би зураад үтсэн. Тэгээ бурхан болчих юм би зүгээр зурсан. За, хизээс юу бурхан зурж ирсэн? Би бол нэг 5 настай байсаа л. Би бол богд дэжтэйгээ бурхан багш зурна да. Танай гэрт чи бурхан зурдаг хүн байдаг тийм хэн зурдаг гэлээ? Манай аав. Тэнийг гоё олчихно. За яг тэгээ явчих. За. Ном уншиж байхдаа ингээд өөр юу бодох вэ? Өөрөө гоё шилдэг лам болий, гоё өөрөө зурагч болий ингэ боддог. Уншлаа уншиж байхдаа юу? Өөрөөс бодлоод орж ирэх үү? Өөр бас бодлоод орж ирдэг. Ямар бодлоо? Найзуудтайгаа гоё тоглоё ингээд. Бас найзуудаа гоё нүн тарааж өгье ингээд боддог. Одоо уншлаг намаа зээжлэхэд ямар байх вэ? Хэцүү байх уу? Амархан байх уу? Зарим хүүхдүүдээ хэцүүлээдэг. Гэхдээ амархан. Хэцүү байгаад байвал чи яадаг вэ? Хэцүү гэвэл тогтооё гэж бодчихоо тогтоочдөг. Зургийн хичээл. Зургийн хичээлээр. Зургийн хичээлээр юу хийх вэ? Юу их гэр бүлэл зураал. Бас дүүнрэл зураал. Тэгэл өөрийнхөө явсан юудлал ажиллалал зурлана. Англи хэлний юм эзэнээс үзэхээр 3-аас хойш үзэх хэмжээг байна. Манай ч 3 дахь анги сурдаг байхгүй юу? Тэгээд тэр насанд ингээд англи үсэг үзэж байгаа. Англи ташлаа шүү дээ. Тэгээд англи хэл мэдэхгүй байх юм бол бусдад явахаас өөр арга байх. Аав ингэж амт сураарай гэд. Нээж болохоор юу юудэм намтай сайхан болоорой гэж хэлдэг. хамгийн дуртай хичээл ямар хичээл? Миний хөө би энэ тиймэр. Яагаад вэ? Яагаад гэвэл тэн дээр гүйдэг дасгал хөлгөн хийдэг. Таван багш Энэ харьцангуй богино үсэг байгааз.
Migme zebe derchen jara zedeme jembe wambo jembe yagan tuto male janza same da ganjeng habe zakchen zong hab lobsan dagwe jawla solwan be. Манай сургуульд одоо өнөөдрийн байдлаар нэг 400 гаруй 460 орчим суралцагч суралцж байна. Дорн дахны одоо гүн ухааны хөтөлбөр гэж юм хөтөлбөртэй. За тэгээд нөгөө талд нь бол ерөнхий боловсролын одоо хичээлүүд нь үндэсний хэмжээнд хэрэгжиж байгаа цөм хөтөлбөрөөр хичээлдэг. Хосолсон юм хөтөлбөрөөр сургалтын үйл ажиллагаа явуулдаг ийм сургууль байна. Манай сургуулийн нэг том одоо онцлог бол энэ гүн ухааны хөтөлбөр байна. Тэгээд энэ гүн ухааны хөтөлбөр бол дорн дахны одоо юм гүн ухааны хөтөлбөр гэж тодтолтой юм хөтөлбөр. Буддийн гүн ухаанд үздэг 5 бот цохол гэж байна. Энэ 5 бот цохилын одоо эхний 1-р бот, 2-р ботыг нь бол манад үздэг. 1-р ботыг нь бол бүтэн үзнэ. 2-р ботыг нь бол ерөнхийдөө бэлтгэл маягтайгаар ингэж үздэг. 1-р ботод нь одоо юу гарч ийнө вэ гэхээр намдал буюу одоо шалгадаг ухааны ийм учир шалтгааны ухааны юм чиглэлийн номуудыг үздэг. За энэ дотор бол цэвэр энгийн одоо үгээр хэлэх юм бол цэвэр логик сэтгэлгээ, нотлох ухаан, сэтгэл судлал, оюун судлал, хүний оюун ухаан өөрөө яаж ажилдгийг гэх мэтчлэнтэй юмсыг одоо танин мэдэх ухаан ч гэдэг юм уу гэх мэтчлийн зүйл үзэлдэг. За та бүгдэд сонирхуулаад хэлэх юм бол одоо манай 3 дугаар ангийн хүүхдүүдийн энэ гүн ухааны хөтөлбөр дотор байдаг нэг юм асуулт байдаг. Өнгөний тухай хичээл үздэг. Та үндсэн 4 өнгө гэж үзнэ. За тэгээд тэнцэнээсээ салаалаад одоо язгуур одоо 8 өнгө гэж үздэг. За ингээд ийм өнгөний тухай ойлголттой болсон хүүхэд хоорондоо тэр ойлголтоороо тэр мэдлэгээр мэтгэлцэн хийдэг. За тэр дотор нэг ийм сонирхолтой асуулт байдаг нь цагаан мөр цагаан уу гэж ийм асуулт. За жирийн одоо хүүхдээс юу асуух юм бол тэ ийм асуулт асуул цагаан мөр магадгүй зүгээр цагаан гэж хэлэх бах тий. А яг энэ гүн ухааны үзэж байгаа энэ хүүхдүүдийн хариулт юу вэ гэхээр цагаан мөр бол цагаан биш гэж хариулдаг. За яагаад тэгж байгаа вэ гэхээр цагаан мөрний зөвхөн гадна талд нь одоо үзэгдэж байгаа тэр арсных нь өнгө нь л цагаан болохоос биш арсных нь цаа талд байх юм бол одоо олон зүйлийн өнгө байдаг учраас цагаан мөрийг цагаан гэж үзэж болохгүй. Цагаан мөрийг цагаан гэж тэрөө үзчих юм бол цагаан мөр одоо яг бүхэлдээ цагаан болчихно. Тийм учраас цагаан мөр бол зөвхөн үзэгдэж байгаа өнгөн талынх нь арсных нь өнгө нь л цагаан болохоос биш цагаан мөр бол цагаан биш гэж одоо ингэж мэтгэлцдэг. За энэ бол одоо нөгөө энэ дорн дахны гүн ухаан үзэж байгаа хүүхдүүдийн сэтгэлгээний нэг том онцлог юм да. Тэгээ манай сургуулийн онцлог бол эндээс л гарна. Манай сургуулийн бас яран дотор бол уламжлалт буддийн гүн ухааны мэдлэгтэй, орчин үеийн шинжлэх ухааны боловсролтой, зөв одоо бодолтой, дадалтай, сэтгэлийн зөв боловсролтой Монгол хүнийг бэлтгэнэ гэсэн ийм одоо үрээтэй. Тэгээ энэ үрээн дотор бол 3 том зүйлийг фокуслаж гаргаж байгаа. Нэг нь бол энэ буддийн саяны миний хэлсэн буддийн мэдлэг ухаан байна. За нөгөө талд нь бол орчин үеийн одоо академик боловсрол, шинжлэх ухааны боловсролыг хэлж байна. За гуравт нь бол энэ хоёр зүйлийг ямар хүн дээр суулгах гэдэг юм бэ гэхээр Монгол хүн дээр л бий болгоё гэж байгаа. Тэр Монгол хүн дээр уламжлалт Монгол соёлоор бий болж гарч ирж байгаа ийм одоо хоёр одоо чадамжтай сэтгэлгээний болон орчин үеийн одоо академикийн боловсралтай Монгол хүнийг бэлтгэе гэдэг рүү чиглэгдэж байгаа учраас манай сургуулийн нэг талд нь саяны тийм сэтгэлгээний тийм өвөрмөц онцлогуд бий болдог бол нөгөө талд нь төлөвшлийн хэм ойлголтууд бий болдог. Тэгээ манайд үндсэндээ энэ 3 хэлийг бол үзэж судалдаг гэж ойлгож байна. Монгол хэл байна. За хоёрт нь бол одоо төвд санскрит хэлнүүд одоо нэг сав болгоод ингээ багтчихдаг. За гурав дахь төрлийн хэл нь бол одоо англи хэл ингэж ордог. Хамрах тойргийн сургууль биш. Тийм учраас орон нутаг, хөдөө орон нутаг, энэтхэг, хойд энэтхэг, өмнөд энэтхэг суралцж байгаа лам хүүхдүүд, лам одоо бас өмнө нөгөө ерөнхий боловсрол суралцж амжаагүй тийм хүмүүсийг бас боловсрол нөхөө олгох гэсэн ийм хэд хэдэн хөтөлбөр хэрэгжүүлдэг. Зорж байгаа зорилго бол олон улсын сургууль болох
ийм зорилтыг тавиад ажиллаж байгаа. Тэгээд олон улсын хэмжээнд хэрэгждэг Кембрижийн хөтөлбөрийг юм болон за бусад одоо төрлийн хөтөлбөрийг бол сонирхон судалж байгаа. За тэр өрн дахины мэдлэг ухааныг шингээсэн. За нөгөө талдаа бас дорн дахины бас мэдлэг ухааныг шингээсэн. За энэ хоёрыг одоо хослуулан бий болгодог. Тэр Монгол хүний бас өв соёлыг бас өөртөө хадгалж агуулж чадсан нэг ийм нэг боловсролын цогц юм одоо төв болох институт болох тийм том алсын хараатай л одоо ажиллаж байна да. За анхаар яриаг олдорой. Хөл хар бүгд цагаан шугамнаар зөкс. Өсгөө нийлүүлээд өлмий жоохон зайтай тий. Андаа ингэж зөксөн үстэй. Ингэж зөксөн үстэй зөв. Амгалан айлтгая. Дистрагаар тоол. 1 2 3 4 5. За өнөөдрийн хичээлээр моос тунах далан дээр зогсохоо баттгаад үзэн заяа. Баруун тишрэг 1 2. Драалхаад марш. Оо зүйтэй 1 2 1 2 1 2. Ишээ явлаа. Хоорондоо метрийн зайтай. 2 1 2 3 4 доороос барьж जैन те 1 хурдан даатгаад хийгээрэй 1 2 1 2 1 2 1 сайн гэдэг 4 5 2 3 4 1 2 1 2 2 3 За суугатгаа хөстөө суугат 1 2 3 4 За бүгд мост унаадах болж ш тагнда болж шүү. За мост унаадах. За барсаад ах бөгшин зааж өгье. Дээш хараа хөвт. Хоёр гараа жоох эвгүү дулаад байна. Буруу дулаад байна да. Уцаамск амархан уу андаа? Үсээ бүслэх ямар ээ? Амархан аа. За ялла харъя. Ялла харъя. Хэр бүслсэн байна? Арай сул шүү. Яха. За. Намайг дашцангийн саруул гэдэг. Би математикийн багш мэргэжилтэй. Номын санчаар ажиллаад бол ердөө 3 жил болж байна. Тэтгэвртэй гарснаас хойш л энэ ажлыг хийж байгаа гэсэн үг. Манай сургууль болохоор ерөнхийдөө бол сан хөмрөгийн хувьд бусад сургуулиуд бол харьцангуй бага. Тэгвэл шашны ном судар одоо тухайн сургуулийнхаа онцлог тохирсон номнууд бол бас байгаа. Энэ сургуульд номын санчийн ажлыг дөнгөж авахд бид нар бол ерөөсөө нэг тийм үүдний коридорын нэг тийм буланд халаалтгүй, гэрэлгүй, агааржуулдаггүй тийм жижигхэн буланд одоо бид нар хэдэн номтойгоо ганц тавиуртайгаа ингэ сууж ирсэн.
Тэгээд одоо бол харин харьцангуй юм сайхан том байранд чөлөөтэй наазах нь гэдэг чи хүүхдүүд ингээд тэндээс бол номоо ухаад авахд хүртэл тийм төвөгтэй хүндрэлтэй байсан бол одоо бол орж ирээд ямар ч байлаа гэсэн өөрийнхөө хэрэгцээний багшаа тийм ном байна уу, ийм ном байна уу гэд асуугаад түүнийг аваад өгөх боломжийн болчиход байгаа. Тэгээ ер нь хүүхдэд ном унших талаар бол би эцэгчүүдэд зориулж захидал бичсэн. Тэр захидал бас ингээд эцэгчүүдэд энэ санаанд хүрсэн байгаад нь бас би маш баяртай байна. Хинч булааж авахгүй өв хөрөнгө юу юм бэ? Тэр ном юм ерөөсөө хүний мэдлэг юм аа. За баашин шин гал гарлаа, эд хөрөнгө шин шатлаа. Чамд юу үлдэх юм? Чиний сурсан эрдэмэл үлдэн чи тэргээр л амьдран гэж ингэ сууж байгаа байхгүй. Тэгэхээр манай монголчууд ч гэсэн ерөөсөө хүүхдэн бол ерөөсөө дандаа тийм уламжлалт өөрийнхөө амьдрах арга ухаанд сургаж ирсэн. Учраас би хүүхдүүдийг ерөөсөө номноос бүх юмыг ээж аваасай, номноос суралцаасай, ном уншаасай, өөрийн мэдлэгтэй болоосай. Тэгээ түүнийг хэрэгжүүлж чаддаг байгаасай, цаг үеэсээ хоцрохгүй байгаасай л гэж хүсдэг. Тийм учраас би эцэгчүүд захидлагдсан. Сайхан сэтгэлтэй байхыг хүсэж байна. Өвөө эмээ хоёр эрүүл сарвал байгаарай.